Би ер нь бол байгаагүй. Яагаад байгаагүй гэхээр одоо эдгээр нэг юм яриад л лээ. Их хурл баталж өгөө үстэй гэдэг. Тэр их хурлаар ийм янз бүрийн юм оруулж ирж тэрэнд би нэг ийм коновчин байдалтай ашиглагдах хүсэлгүй учраас би байгаагүй. Харин би бүлгийн хурал дээр бол байсан. Яагаад ашиглахдаггүй гэж бодсоо та? Тэр гэрээ үнэхээр Монголд ашиггүй байсан учраас та дэмжихгүй байсан юм уу? Хувь хүнийхээ хувьд энэ би нэгийг л ярьж иймэрхүү одоо төрлийн их олон юм орж иж батлагдсан. Биений өнгөрсөн юу лээ чуулганы төгсгөл хаваар маш олон асуудалд оролцоогүй. Яагаад ингэж энэхлээр ийм буруу практик яваад байна шүү дээ. Засгийн газар ч юм уу хаанаас ч юм одоо тэр нөгөө санаачлагч нэг юм оруулж ирчээд тэрнийг ямар ч үнээр хамаагүй зүтгэж батлуулчаад батлуулсныхаа дараа тэр дэлгэр сайхан сая тим ярьж явж л шүү дээ. Гэхдээ би их хурлын баталж өгсөн даалгасан ажлыг л хийж байгаа шүү дээ гэж ойлгосноо. Тэгэд энэ юм байж болохгүй. Одоо сая бас тэр шүүх хурал дээр ингээд засгийн газрын тогтоолыг буруутгах дээ шүү дээ. Тэгэхээр юу гэж байгаа вэ? Нөгөө нэг буруу юм хийж байгаа ч юм уу тэнд алдаатай юм хийсэн хүмүүс засгийн газраас тогтоол гаргасан чи би биелүүлсэн шүү дээ гэдэг лугаа юм. Одоо энэ засаг дээр яваад байна. Энэ одоо маш хариуцлагагүй. Манай сайд нар манай одоо засгийн газар асуудлаа их сайн боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Тооцоо судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Их хурлаар оруулж байгаа асуудал ярьж штэ. Тэгээд улс орны эрх ашигыг номер 1-д тавих хэрэгтэй. Нөгөө талаас дахиад би ягаад тийм асуудалд ордгоо гэхээр эсэргүүцэж байгаа дэш бас биш. Зарим асуудлыг огт ойлгомжгүй байдлаар явуулдаг. Материалаа дутуу өгдөг, асуултанд хариулдаггүй. Би их хурлын гишүүн хүн энэ ард түмний төлөөлөгч учраас би бүрэн дүүрэн мэдээлэл авч юмныхаа учир начрыг олсон цагт би орох хэсгээ шийднэ, орсныхаа дараа дэмжих хэсгээ шийднэ. Тэгвэл тохиолдолд би нөгөө орж юм ярих юм уу, эсэргүүцэх юм уу, эсвэл дэмжих юм юу байдаг болчихдээ. Мэдээлэл мэдлэг байхгүй болчих. Бүлэг дээр тал байсан гэж байна. Бүлэг дээр тухайлбал үнийн талаар мэдээлэл өгсөн юм. 16 жил одоо нүүрсийг ийм хямд үнээр борлуулна гэдэг ийм мэдээлэл ажлын би одоо мартчих. Би нөгөө бүлгийнхаа юмыг хараа. Би зүгээр тэн дээр юу гэж хэлж ирсэн гэхээр ингэж ирсэн. Чаалкогийн гэрээг сайн гэрээ болсон. Чаалкогийн гэрээгээр одоо гэрээтэй төсөөтэй гэрээ байгуулж ийн гэсэн. Би тэгэхээр хөөе тэгж болохгүй шүү. Чаалкогийн гэрээ чинь бол би мэддэг учраас их алдагдaltaй гэрээ болсон. 350 сая долларыг одоо яхав тухайн үед бол хэрэгцээ шаардлага гарсан нөгөө нэг сая 500 мянган төгрөг тараасан шүү дээ. Тэгээд тэр нь чи мөнгө дутгаар нь аваад тараацсан л та. За яхав гэж бодъё. Гэтэл 350 сая доллар тэр үедээ $70 өгнө гэж гэрээ хийж ирсэн. Тэгээ хуваадаа хэдэн сая тонн нүүрс гаргах вэ? 350-ыг 70-даа хоочихлаар 5 сая тонн нүүрс гаргаад тэр гэрээ дуусчихсан байхгүй. Тэгсэн чинь яг манай засаг гараад бас нүүрсний чи 2 дахин унаад $30 орлоо да. 30-аар бодохоор одоо хэдэг гаргах вэ? Бараг 10 сая тонн нүүрс гардаг. Энэ ийм зовлонтой байхгүй. Би одоо нэг ажил хийж ирсэн учраас хэдүүлээ хэн нэгнийг шүүмжлэхээсээ илүү юмаа сайн ойлгооч. Энэ ард түмний эрх ашиг улс орны эрх ашиг чинь номер 1 шүү дээ. Тэгээ өмнө нь одоо ийм алдаатай юм болцоод байхад би тэрнийг сануулж хэлсэн. Ийм юм болов заа гэж хэлсэн. Юу болсон юу батсан би мэдэхгүй шүү. Ер нь бол 5 сая тонн нүүрс гаргаад айлс авсан мөнгө хаачих юмыг манай засгийн газар, сайхны засгийн газар дараа нь юм билээ. Эрдэнэтийн засгийн газар ингээд 3 засгийн газар дамжиж төлөөд өмнөх засгийн газар авчихсан шүү дээ. Манай өмнөх 4 засгийн газар дамжаад тэгээд арай хийж нэг юм хаасан байхгүй. Ойлгосноо. Дахиад энэ англи үг хэлж явуулчлаар offtake agreement гэдэг байгаа. Энэ нь бол газар дор байгаа нүүрс ч юм уу одоо янз бүрийн баялгаа зараад тэгтээ ингээд зүгээр өнөөдөр худалдчихж байгаа байхгүй. Тэгээд таандаас мөнгө аваад зарчиж байгаа. Тэгээд тэрнийг нөгөөдөл нь авах байхгүй. Тэгэхээр ийм гэрээ бол их тийм алдагдлалд ордог юм байна. Нүүрсний үнүүл гэж. За би нэг ёртой өгүүлбэр хэлсэн тэн дээр. Тааны ийм гэрээ хийчихээр дараа нь нүүрсний үн чинь уннаа. Манай үед унтсан байхгүй. Тэгэхээр би мундаг ёртой мэрэгэн дөргөндөө биш. Зөвхөн манай үед бол 70 30 болсон юм чинь.
энэний хойноос оруу за ийм юм болов за ийм юмыг л ярьж тунгааж хэлцдэг юм чинь уг нь парламент их хурл юм байгаа юм шүү дээ л гэсэн. Тэгээд бид нар бүгд тоцсон. Окей. Ямар ч тооцоо бол танилцуулаагүй гэсэн. Зүгээр л их яг бүлэгдээд авсан юм байна. бүлэгдээр бол тийм нарийн яригдаг үл дээ. Би зүгээр чаалкуудтай холбоотой юм хэлж шít. Би мэддэг юм а хэлж шít. Би мэддэггүй нэгдүгээрт гişүүдэг юу гэдгийг мэдээлэлээр хангаагүй юмнууд орлох хэрэгтэй биш үү саал хураас. мэдээлэлээр хангаагүй юмд чи одоо ороод үг хэлээд тэгэл алтайг шүүхрүүл явна шүү дээ. Одоо тийм л болчиход байгаа ч гэдэг. Та нар мэдж байгаа мэдгүй юм. Хөөе холн дахиа. Танаад амьдрал бүгдийг мэдж байгаа шүү дээ. Тэгэл одоо юм болохоор алтайг түлхэж гаргаад мохот мэрдэг модоо энэ алтайг. Би тэгтээ хэлэх юм а хэлнэ. Хинээс ч айхгүй хэлнэ. Тэр нь би юм зөв байгаасаа гэж зөв болгоод засаад явчаасаа гэж би маш олон юм ярьсан биз дээ. Өнгөрсөн 4 жил бас жинхэнэ ярьж өгсөн. Одоо бол би жаахан илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрдэг. Бишээвэл алт хийсэн ч сэгсэрдэг юм байна. Хайр юм. Тэгтээ улс бол хохирч байгаа, олон дэм бол хохирч байгаа. Зүгээр энэ гэрээ яаж дууссан би мэдэхгүй шүү.